Сайн бацхан өрхөн үзэгчтэй та яг одоо Iced Global телевиз дээр нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг маань хүлээн авч үзэж байна. За энэудад бид шинжилгээ ухааны доктор профессор эдийн засагч оюун хичээг орсон байгаа. Танд өдрийн мэндийг хүргэе. Урилгын хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. За өдрийн мэндээ. За таныг өнөөдөр студидтэй урьж ярилцах шалтгаан маань бол нилээдгүй олон зүйлс байна. За дэлхийд дахинд одоо мөргөлдөөн гарч ийн. Энэ цаг үеийн байдал эдийн засагт юу н яг яаж нөлөөлөх юм бэ? За мөн таны одоо бас энэ онд үлгээд авсан энэ номынхын талаар бас ярилцъя гэж таныг студидтэй урьсан юм аа. Тэгээд энэ бол одоо манай монголчуудын хувьд маш чухал сэдвээр хийгдсэн ном гэж бодож байна. За уламжлалт бэлчээрийн энэ нүүдэлчдийн мал аж ахуй. За тэр дундаа бас эдийн засагтаа яаж монголчууд бас хөтөлж хөгжүүлсэн бэ гэдэг талаар бичигдсэн ном баг шиг байна. Эхлээд хоёулаа номынхын талаар хэлье. За тийм. Улаан үдийн хөдөө аж ахуйн активын хөдөө аж ахуй үйлдвэрийн цогцлборын тэнхимийн эрхлэгч Ираида Сангидеева гэдэг шинжилгээ ухааны доктор байгаа. Тэгээ бид хоёр Ленинградын их сургууль цуг сурж исэн. Тэгээд хоёулаа ажил төрлийн талаар ч гэсэн тэгэл ер нь найзууд холбогдол явдаг. Тэгээ 3 жилийн өмнө бид тэднийг олон улсын эрдэм шинжилгээний хурал цуг оролцоод тэгээд хоёулаа нийлээд нэг Монголынхоо хөдөө аж ахуйн талаар ном бичхүүгээд тэгээд хоёулаа одоо эхэлсэн. 3 жил шахуу энэ номыг бичсэн. Тэгээ номны маань нэр болохоор хөдөө бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй ба монголчуудын эдийн засгийн сэтгэлгээ гэдэг ийм ном байгаа. Тий. За энэ онд хэвлэлтэнд гарсан ном байна. За нэлээд олон одоо нөгөө бүлгүүттэй баг шиг байна тий. Тэгэхээр энэ номноос яг ямар мэдээллийг авч болох вэ? Бас энэ номыг бас ханаас олж унших боломжтой вэ? Тэгээ энэ ном маань 4 бүлэгтэй. За эхний бүлэг нь болохоор мал 5 хошуу мал Монголын энд удам нутагт хизээ үүсч бий болсон. Яаж одоо үйл ажиллагаа гэдэг юм уу да мал аж ахуй эрхэлж ирсэн бэ гэдэг түүхэн нэлээд урт удаан хугацааг хамарсан ийм одоо мэдээллийг өгсөн байгаа. Тэгээ 2 дугаар бүлэг дээр болохоор зэрэг монголчуудын эдийн засгийн сэтгэлгээ нь энэ мал аж ахуй дээр яаж одоо суурилж бүрдсэн бэ? Энэ үн удаан жил гэдгийг харгаад 3 дугаар бүлэг дээр 21-ээс 90 он хүртэл Монголд мал аж хөдөө аж ахуй мал аж ахуй хөгжил ямар байсан бэ гэдгийг авч үзээд тэгээд 4 дугаар бүлэг дээр 90 оноос хойш өнөөдрийг хүртэл манай мал аж ахуй бэлчээрийн мал аж ахуй нүүдлийн мал аж ахуй яаж хөгжиж ирсэн бэ? Ямар асуудлууд тулгарч байна вэ гэдэг дээр энэ асуудал 4 бүлэгтээ бичигдсэн ном. Монголчууд за тэр дундаа малчтын одоо эдийн засгийн сэтгэлгээ гэдэг энэ юу байна шүү дээ. Тэгэхээр энийг та дэлгэрүүлээд яриач. Энэ одоо номынхын бүх юмыг хоёлаа ярьж болохгүй байх л та тий. Тэгэхээр та товчхон дурдвал. Тий. Тэгэхээр ер нь бол нүүдлийн соёл иргэншил Евразийн маш тийм өргөн уудам тэгш өндөрлөг таалд бол бүрэлдсэн байдаг. Одоо өргөргийн 10-аас уртаргийн 10 гараас хүртэл гээд бүр ингээд газрын зураг дээр бол харагддгийг. Маш өргөн уудам нутагтай газар, талгийр газар мал нүүдлийн соёл иргэншил одоо бүрэлдэж бий болсон. Суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил гээд хоёр ерөнхийдөө иргэншил байгаа. Тэгээ энэ том газар нутгийн яг төвд нь манай Монгол оршиж идэг. Тэгээд Монголыг бол нүүдлийн соёл иргэншлийн одоо голомт гэж үздэг. Яг хөл тавьсан газраа өнөө хүртэл амьдарч байгаа тийм үндэстэн бол ер нь ховор. Бид нар хаана одоо үүссэн тэндэл байж байгаа. Тэгээд яг энэ цаг агаарын, цаг уурын, газар зүйн энэ орчин нөхцөлд яг зөгтсөн аж ахуйгаа эрхлээд өдийг хүрсэн ард түмэн бол бид нар. За тэгээд энэ хооронд одоо 5,000 жилч гэж ярьдаг одоо нийгмийн эдийн засгийн өөрчлөлтүүд бол зөндөө гарсан. За хүннүгээс эхлээд тэгээд их Монгол улс байгуулагдаад дараа нь задраад за дараа нь манжийн иргэшээлд ороод ингээд социализм байгуулад гэл маш том эргэлтүүд гарч исэн ч гэсэн манай Монголын эдийн засгийн гол салбар нь
нүүдлийн, бэлчээрийн, мал аж ахуй байж ирсэн гэдэг нь бол маш бахархалтай бөгөөд их онцлогтой. Тэгээд яагаад одоо ингэж өөрчлөгдөхгүй ингээд байгаад байсан бэ гэдэг асуудал гарч ирж штэ тий. Яагаад сууршчаагүй ингээл яг энэ хэв маяга хадгалаад одоо өдийг хүрж байгаа онцлог нь бол бид нэр манай мал аж ахуй байгальтайгаа цаг агаартайгаа цаг ууртайгаа яг зөгцсөн аж ахуй гэдэг нь энийг хэлж байгаа. Зөгцсөн аж ахуй. Тэгээд тэр урт өмнөх олон мянган жилийн өмнөх соёл өнөөг хүртэл хадгалагдаад ирсэн өвгдийн маань дүр төрх ерөнхийдөө яг хэвээрээ хадгалагдаад ирсэн гэдгээрээ маш онцлогтой. Тэгээд ер нь онцлог нь яагаад яг энэ онцлог дээрээ үндэслээд бид нэр оршин тогтнож ирж чадсан онцлог нь бол бид нэр байгальтайгаа зохицож гармони гэж ярьдаг тийм амьдарч ирж чадсанараа яг хоорондоо энэ хоёр зохицсноор л ингэж хадгалагдаж ирж чадж байгаа. Тэрнээс өөрчлөгдөхөөр олон мянган жил өнгөрлөө шүү дээ. Тэгээд бас нэг гоё юм хэлэхэд манай 5 хошуу мал бол яг өөрсдийнхөө өвөг дээдстэйгээ одоо янгир ямаатайгаа аргал угалцтайгаа за ингээд тахтайгаа яг л одоо манай малын өвөг өнөө хүртэл ингээд манай газар нутаг дээр гаршуулсан малтайгаа зэрэгцээд оршно гэдэг бол бас гайхамшиг. Түрүүн та бас хэлсэн 1921-ээс 1990 оны одоо тэр үеийг бас хамарч энэ номонд орсон гэсэн. Тэр үеийн одоо нөхцөл байдал яг ямар байсан юм бэ? Тэр үе бас их сонирхолтой. Социализм гэж ярьдаг төвлөрсөн төлөвөд эдийн засгийн тогтолцоо байсан. За тэгээд энэ хооронд бол мал аж ахуйд том өөрчлөлтүүд гарсан л да. Материал техникийн бааз их сайтай болсон. Мал эмнэлэг одоо байхгүй байжгаад одоо байж байгаа тэр суур нь тэнд тавигдсан гэсэн үг. За тэгээд зохион байгуулалтын хувьд ч гэсэн ингээд малчин өрх 5 хошуу малтай амьдарч ийсэн, ажиллаж ийсэн, адгуулж ийсэн бол яг энэ үед бол хоршоолох хөдөлгөөн гараад 5 хошуу мал маань бол салсан. Ямааны суур, хоньны суур, үхрийн, адууны, тэмээний суур гэдэг ингээд дундаа цуг байсан аж ахуйн малчин салсан байхгүй юу. Тэгээ суур гэж одоо нэрлэгдээд явсан. За тэнд хоршоолох хөдөлгөөн болоод нэлээд одоо амжилттай явж исэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг одоо манайх чинь өргөн удам нутагтай. Цөөхөн хүн амтай, маш их малтай. Одоо манай малын тоо бол одоо нэг айлд оногдох малын тоо бол одоо маш одоо супер гэж хэлэх юм уу та. Тий. Одоо манайд нэгдсэн үндэсний бишээ тий нүүбийн шугамаар ирсэн нэг хүн 100 болоод малчид малгүйжээд малгүй болоод тэгээд яаж малчдыг малжуулах вэ гэд хөтөлбөрийн дагуу нэг гадны хүн ирээд ингээд нөгөө 100 болсон газруудаар явж ирчээд танах бол үнэхээр баян юм байна. Малын тоочин бол үнэхээр баян юм байна. Манайд бол нэг өхөр нэг ямаа бол нормал хэвийн. Танайд бол ерөөсөө нэг айлд одоо ингээд хэдэн мянгаараа байж идэг. Тэгээд малгүй болчлоо гэж байгаа айл нь манайхны хажууд малтай. Ийм өвөрмөц сонин газар байна, нутаг байна, хүмүүс байна гэж тэр хүн дүгнсэн байдаг. Тэгэхээр өргөн уудам нутаг дээр их олон малаа цөөхөн хүн адгуулад амьдрна гэдэг чинь бэлчээрийн гэдэг тэр нэг онцлог юм гарч ирээд байгаа. Бид нар бол ингээд нэг өхрөө ингээд гөтлөөд бэлчээдгүй шүү дээ. Ингээл бүгд гараал явна. Бүгд буцаал ирнэ өөрсдөө. Энэ бол олон мянган жилийн турш тэр генд нь орсон тэр одоо удамшлынхаа одоо үр дүнгээр ийм зохицуулганд орсон байгаа. Тэгэхээр хоршоолно гэдэг чинь ийм тархаа бутархаа байдаг хүмүүс хамтын хөдөлмөрийн давуу талыг ойлгох том асуудал. Тэгээ хамтаараа одоо
яаж аж ахуйгаа эрхлэх вэ тийм ээ. Тэгээ тэр үед чинь их сонин гоё үзэгдлүүд, чухал үзэгдлүүд гарч ирсэн. Нэгдэл дундын үйлдвэр гэж байлаа, нэгдэл дундын хоршоо гэж байлаа, нэгдлүүд нь 255 хүрж илаа тийм ээ. Тэгээд бид нар чинь тэр одоо хоршоол дасахад бас нэлээд төвөгтэй байсан. Дан дангаараа ингээд бодоод амиа ингээд дарах цагаад явцдаг байсан чинь одоо нэгдэл чинь хамтрна гэхээр тэглээгээд одоо яах вэ? Өсөн нэмэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг улсынхаа хэмжээнд хангахын тулд тэр хөдөлмөрийг чинь нэгтгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тийм тэр одоо малаас гарч байгаа ашиг шимийг боловсруулах хэрэгтэй. Арьс ширээ боловсруулна, ноос ноолуура боловсруулна, бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр дан дангаараа одоо маллаа явж байгаа айлууд тэрийг хангах боломж байхгүй. Тэгэхээр одоо хамтын хөдөлмөр рүү орохоос өөр арга байхгүй байсан. Тэрийг бол амжилттай хийсэн гэж үзэгддэг. За тэгээд нэгдэл дундын үйлдвэр гэдэг нь юу вэ гэхээр тэр нэгдэлд байгаа тэр одоо хүмүүсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулна. Нэгдэл дундын үйлдвэр. Нэгдэл дундын хоршоо нь болохоор зэрэг нэгдлийн одоо малчдыг, гишүүдийг амраадаг, совилдог, эрүүл мэндийн хариуцдаг, соёл урлагийн хариуцдаг нэгдэл дундын хоршоогоор эмнэлгээ одоо бий болгодог тэр хүмүүсийн ахуй нийгмийн асуудлыг шийддэг нэгж институт гэж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ ингэж явж байгаад за энэ үед бол манайд хашаа сарвч 60-аад оноос эхлээд хашаа сарвчтай болгосон хуучин ч хашаа сарвч байхгүй нүүгэж явж байхад хашаагаа нүүлгээ явах ямар ч боломж байхгүй тийм. Ерөөсөө маш өвөрмөц онцлогтой шүү дээ манай Монголын бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуй гэдэг бол тэр болгоныг энэ 3 дугаар бүлэг дээрээ гаргаж өгсөн юм байна. Тэгээд заавал нэг юм тэмдэглэж хэлэх ёстой. 60-аас 90 оны хооронд эдийн засгийн харилцан тусалцах зөвлөл гэдэг социалист орнуудын том байгууллага байсан. Тэр байгууллагад ингээд орсон улсууд нэгнийхээ хөгжилд тусалдаг. За одоо манайх тэрний одоо үлдсүүд зөндөө байгаа. Жишээлх юм бол Чехословак улс биднэрт одоо хэрвээ би андуураагүй бол циркийг барьж өгч явах жишээтэй. Биокомбинатыг унгарууд, болгарууд барьж өгч явах жишээтэй. Одоо ингээл ерөөсөө энэ 3-4 дугаар хорооллыг Оросын холбооны улс ба зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс гэж тэр үеийг ярина. Одоо бол Оросын холбооны улс. 90 оноос хойш Оросын холбооны улс гин. Тэгээд тэр өмнөх нь бол зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс те СССР гэдэг. За тэгэл ерөөсөө бүгд бие биендээ тусна. Бүгдээрээ өөрсдийнхөө чадах юмыг барьж өгнө, байгуулж өгнө. Энүүний ачаар бид нар бол хурдан хөгжиж чадсан. Энийг дурдахгүй өнгөрч ерөөсөө болохгүй. Тэгээд 60-аас 90 оны 30 жилийн хооронд бол Монгол улсын хөдөөгийн дүр төрх бол өөрчлөгдсөн. За та энэ хамтарч бас номоо бичсэн хүнийхээ талаар дэлгэрэнгээ. Ленинградын их сургуульд хамт сурж ирсэн. Ленинградын их сургуульд бит хоёр цог сурж ирсэн. За найз подруга гэхдээ одоо Ираида Гомбоевна ааха. Тэгээд бит хоёр бол одоо маш гоё харилцаа хамтарч ажилласан, орчуулсан манай хүн. За тэгээд хоёлаа одоо өөрөө бурятка учраас бит хоёр бие биенээ ойлголцоход тэр онцлог хэллэгийг ойлголцоход их төхөмтэй байсан. Манай мал аж ахуйн хэллэг чинь их өөрмөц. Жигтэйх өөрмөц. Одоо орчуулах гэж бит хоёр бол заримдаа бүр инээдэнтэй хэлгүүд нь бас тэгэл тий. Хоёр талынхаа нөхрүүдийг оролцуулж байгаа л үзэн шүү дээ. Тийм тэгээд бүр заримдаа бүр өвтлээ инээн. Жишээлх юм бол Ямаанд нэг үйлдвэр байсан. Манай Монголын Ямаанд дэлэнт гэж одоо сүү ихтэй гэсэн утгаараа парод байхгүй. За тэгээ нөгөөхөө орчуулах гэдэг ингээд нөгөөх дэлэнт гэхээр ямар утгатай юм гэхээр одоо
би тайлбарлаа шүү дээ. Яагаад вэ нөө сүү гардаг нөгөө булчирхаа их томтой ямаа. Гэх мэтэр хоёулаа бүр ингээл айгүй их сурвалжууд ашигладаг, хардаг тий. Тэгээд орчуулсан. Тэгтээ Ирагийн маань нөхөр нь болохоор бас одоо их мундаг эрдэмтэн. За тэгээд тэр хоёр тэндээ орчуулна. Бид хоёр эндээ эрт боожсон төл гэдгийг одоо жишээлбэл спели тий айгүй эрт боловсрсан спели төл гэхээр чи одоо ургамал юм уу болохгүй шүү дээ тэр чинь. Тэгээ өгөө олох гэж бид нэр бол бас тийм. Тэгтээ нөө хөдөө аж ахуйн Улаан хөдөө аж ахуйн академи учраас тэнд бас мэрэгчлэтнүүд айгүй олон ажилладаг. Би болохоор энэ хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар руу явж очиж тэр мал аж ахуйн славаар одоо тойл бичиг байна уу гэж нөгөө төлтэйгээ уулзаад ингээд үүндээ нэлээ одоо 2.5 жил бараг 3 жил болж иж энэ номоо бит хоёр гаргаж. Тийм тэгээд саяхан очиж нээлттэй хийсэн. Бит хоёрын номыг хүмүүс маш их өндөрөөр үнэлсэн. Монографи Мирового ранка гэж үнэлсэн. За. Яагаад тэгэхээр эн чи хараа бит хоёр нэг нүүдлийн мал аж ахуй бичээд байгаа юм биш. Ерөөсөө орчин үед энэ манай мал аж ахуйгаас юу суралцах гээд байгаа юм бэ? Энэ төлжилттэй бид нэр байгалаа сүйтгэхгүй амьдарч ажиллаж ирсэн тэр дуршлагыг энэ дэлхийн нийтээр судлах хэрэгтэй болсон биз дээ. Яаж байгалыгаа яг унган байдлаар нь хадгалангуудаа энэ аж ахуйг эрхэлж ирсэн бэ гэдэг бол одоо маш үн цэнтэй ийм туршлага болоод байгаа. Тэгээ тэр утгаараа бол одоо их өндөр үнэлэгдэж байгаа ийм ном болсон. Ном зөвхөн орос хэл дээр хэлсэн. Зөвхөн орос хэл дээр. Гэхдээ миний монгол ном бол байгаа. Тэгээ тэр монгол ном дээрээ суурлаад тэгээд орос руу орчуулсан. Тэгээд ер нь анхны удаага гэж тэд нэр хэлж илээ. Ийм одоо хоёр улсын хамтын одоо эрдэмтдийн бүтээл боллоо гэж. Манай Ирина чинь өөрөө шинжлэх ухааны доктор, гавьяат эдийн засагч, тэнхимийн эрхлэгч бас их тийм видаюшиса гэж ярьдаг штэ тий эрдэмтэн хүн байхгүй юу? Заслуженный экономист гэхээр Бродийн гавьяат эдийн засагч. Ер нь гадаадаас ирсэн хүмүүс манад ингээл манай Монголд Улаанбаатар хотод ирээл Монгол мах айгүй гоё амттай юмаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо бэлчээртэй холбоотой юу? Ерөөсөө бэлчээртэй холбоотой. Тэгээ манай мал аж ахуйч их онцлогтой. Өөрөө бэлчээрээ ингээд хөөрхөн бордоод одоо ингээд нөгөө сэрэгжүүлээд хөлөөрөө тий. Тэгээд ингээд ингээд нөгөө бэлчээхтэй ингээд нөгөө яагаад нүгэд идэв гэхээр бэлчээрээ дагаж нүгэд байгаа шүү дээ бид нар. Тэгээд нөгөө малынхаа эдсэн бэлчээрийг дахиад сэрэгтэл нь бид нар нүүж явж хагаад буцаад ирдэг. Тэгээ монголчуудыг бол ер нь дэлхийн нийтдээ юу гэж үздэг вэ гэхээр уул мөргүй амьдрах сад гэж нэрлэдэг. Бид нэр ингээд энд амьдарч ийсэн шүү гэдэг уул мөрөө үлдээхгүй унган байглаар нь байглаа үлдээгээд нүгэ яв. Тэгээ их гой сонин юмнуудыг би бол бас ярмаар л байна. Жишээлбэл штэ бид нар байглаа яг ихээ гэж хайрладаг. Их дэлхий гэж тий. Гол усаа хайрладаг, уул усаа хайрладаг. За бид нар бол хэрэгцээнээсээ илүү гарсан ан агандгүй хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Тэгээ мал аж ахуйн бидний яг оршин байх нөхцөлийг бүрдүүлдэг гэр орон хувцас хунар хоолгонд бүх юмар нь хангаж чаддаг ийм хөдөлгөөнд аж ахуй. Тий хаач байдгүй. Тэр унган дөрхөө өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн ийм одоо аж ахуйг ингээд нэгдсэн үндэсний байгууллага бол олж харсан. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллага би түрүү хэлсэнтэй 2026 оныг бэлчээрийн мал аж ахуйг одоо бараг л судлах он болгоод эднэр манай монголчуудыг яаж энэ унган тэр байглаа ингэж хадгалж өөрсдөө ахуйгаа авч явж амьдралаа залгуулж ирсэн тэр онцлогийг бол судалж байгаа. Тэгээд дахиад одоо бас онцлогууд нь юу гэдэм бэ гэхээр зүгээр л зогтсон гэдэг нь супер. За мор тэрэг байл, хөр тэрэг байлаа гэж бодъё тий. Хөр тэрэг дуургай биш, тэрэг нь дугуй биш. Тэгээ хүмүүс ойлгохдоо ямар сонин дугуй биш юм бэ гэхээр тийм дөрвөлжин дөө. За яасан бэ гэхээр ачаа аваад явхад
ингээл дугуй бол ингээл түрээл давхиж штэ нөгөө ачаатай ими чинь. Ингээ уулын уруу болохоор зэрэг түрээд давхгүй ингээд дөрвөлжин шахуу юм чинь. Дөрвөлжин шахуу юмд номон дээр зураг нь байгаа. Ингээд тоормслаад. Тий. А дээшээ явахт нь болохоор араас нь одоо нөгөө нэг чаргууцалтаад байхгүй. Тэг ингээд бүр бүх юм тэгээд тэрэгнийхэн дугуйны мөөр гэж ярьдаг тэр зайнууд нь тий. Яг хөллөх үхрийнхаа алхаанд тохирсон байдаг. Бүх юмыг бодож хийсэн бүх юм зогтсон гэдэг үг л энд гарч ирээд байгаа. Тэгээ бид нар бол одоо жигтэйхэн их сүйтэй үнэ бид нарт хэрэг байхгүй. Ягаад гэвэл бүгдээрээс үнэтэй учраас тэр илүү гарсан сүү чинь асгарах хэрэг гарна шүү дээ. Тийм учраас бид нар одоо нэг тийм сүйтэй үнэтэй байх шаардлага байсангүй гараад ирсэн сүүгээ бид нар бүрэн боловсруулад янз янзын хэлбэрт оруулаад өөрсдийнхөө хэрэгцээг хангацдаг маш их хэмнэлттэй амьдарч чаддаг ард түмэн байхгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө ингээд уншаад ингээд судлаад явж хахад уудлаад барагддаггүй ямар өв их соёлтой орн бэ гэдэг нь харагддаг. Манай Монгол мал за тэр тундаа Ямааны ноолорууд ч одоо дэлхийн брэндүүд тий LV, Loro Piana гэдэг дэлхийн брэндүүд манай улсаас худалдаж авдаг юм бас юутай юм бэлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо мал аж ахуй гэдэг энэ салбарыг та өнөөдөр бас ямар хөгжилтэй байгаа гэж бодож байна. Бэлчээрийн мал аж ахуй бас цаашлаад яаж хөгжих боломжтой вэ? Манай номны 4-р бүлэг бол яг одоогийнхыг яаж байгаа, тусгаж яаж байгаа, бид нар өнөөдөр яаж хөгжиж байгаа, ямар асуудлууд тулгарч байгаа юм. Тэгээ түүхийн нэг айхтар хоёр үзэгдэл бол манай дээр харагдсан. За яасан бэ гэхээр түүх бол яг спиралаар хөгждөг. Дараагийн шат нь өмнөхийгөө давтдаг ч гэсэн өндөр дээд шатанд хүрэгдэг гэдэг хоёр одоо юм гарлаа л да. За нэг нь бол 21 он хүртэл ч гэдэг юм уу 40 он хүртэл яг 5 хуршуу мал нэг айлд байж ирсэн шүү дээ. 90 онд яг тэрлүүгээ эргэж орсон. Нөгөө суурууд чинь задраад нэгдлүүд чинь хувьчлагдаад тэгээ малчин өрхүүд яасан гэхээр зэрэг яг одоо дээр үеих шигээ өөрсдийнхээ ол малыг малдаг. 5 хуршуу мал зэрэгцүүлээд энэ хараа түүх эргэж байгаа байхгүй. Дээрээс нь хоршоолол. За ингээд нөгөө хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдаад ингээ явж яснаа задраад хувьчлагдаад хоршоолын чи нэг хэсэг баг өста буруу байж гээл одоо буу юм болоод тэгсэн чинь буруу биш байсан гэдэг нь одоо яг энэ хугацаанд шинэ хоршоо гэдэг хөдөлгөөн гарч ирсэн. 24 онд гарч ирсэн. 24 онд. Тэгэхээр юу гэж байгаа юм бэ гэвэл тэр үеийн хоршоо бол буруу байгаагүй. Ингээд түүх давтагдаж байна. Түүх давтагдана. Гэхдээ шинэ шатанд давтагдана гэдэг нь бол сайжруулсан хувилбараар ийм гоё одоо зүй тогтлыг бол бит хоёр энэ дээрээ бичсэн. За тэгээд одоо бол ер нь нүүдлийн бэлчээрийн хоёр үг штэ тий нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй ярихад 3 юм л яригддаг. Малчин, бэлчээр, мал 3 яригдана тий. За тэгэхээр мал өнөөдөр нэг айлд их олон болжээ. Мянгаар нь л ярьж штэ мянгат малчин гээл. За эн чинь нэг талаараа сайн ч юм шиг мөртлөө нөгөө талаараа бэлчээрээ талхалж байгаа байхгүй. Бэлчээрийн доройтол болж байгаа. Тэгээ ер нь бэлчээрийн мал аж ахуйг олон хүмүүс судалдаг. Эрдэмтэд бүр маш олон хүмүүс судалдаг. За жишээлбэл Японы Акуна гэдэг нэг эрдэмтэн бол 7 жил өвөр хангаад амьдраад дараагийн хэдэн жил нь Буриадад амьдраад дараа нь өвөр Монголд амьдраад бэлчээрийн мал аж ахуйн доройтолоос гаргахын тулд яах вэ гэвэл бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүл. Хашиж болохгүй. Хашхал юм болвол бэлчээр өөрөө доройтдог. Гэдгийг бол гаргаж ирсэн байлээ. Тэгээд ер нь их олон хүмүүс судлаад тэгээд манай энэ бидний нэг монголчуудын нэг юмд дасан зохицдог нэг чанарыг яг энэтэй холбож авч үзнэ. Бид нэр ингээд өвлөөс хүүтэнд 100 тэгэл намар хавар гэл ингээд бид нэр сэлгээл ингээд явж байхдаа дандаа тэр уйлралтайгаа дасаж амьдарч чаддаг. Одоо саяхан би нэг баримт кино хийдэг нэг залуутай таарад ярьлаа. Тэгээ яг бэлчээрийн өв соёлоо авч үлдэх ёстой гэж хоёулаа ярьж байгаа л тэгэл манер хөвсгөл рүү баримт кино хийх гээд явж гинэ гээл надад киноноосаа ингээл харуулад
Зүгээр мал ингээл сарлаг ингээл давж байгаа цасан дунд яаж нүүдэл хийж байгааг харуулж байгаа байхгүй. Бүр ингээд дасаа зогт тэгсэн чинь тэр хүн ингэж хэлээ, бид нар монголчууд их сонио. За эхний өдөр бол би даарсан. Хоёр дахь өдөр даарсан. За гурав дахьаас нь нэгсээ балаг халууцаад эхэлсэн. Бидний организм тэгж дасдаг. Одоо манай энхийг сахиулагч цэргүүд хаач очсон тэгэл тэр оронтойгоо дасаал ингээл ямар дэвчээртэй юм бэ монголчууд гэл магтуулаад байгаа чинь бидний генэнд байгаа. Бид нөгөө байгальтайгаа дасан зохицох тэр чадвар нь нүүдлийнхаа мал аж ахуйг дагаж явж байгаад ингээд бүр генэнд орчихсон байна. Ийм л одоо тэгэхээр би энийг ярих дээр мал бол яг их байна те манайх бэлчээр дороотж байна. За тэгвэл одоо яах вэ гэл одоо хүмүүс бол суурин малгаанд ордгийн билүү яадгийн билээ гэл ингээл тэгээ судалгаанаас харахад манай мал аж ахуйн 70% нь бэлчээрээр явах хэвээр 30% нь фермерээр байж болно. Фермерээр одоо мах сүү ноос ноолуураараа чиглэлээр төрөлдсөн одоо үйлдвэрийн маллаад явчих болох нь шүү дээ. А гэхдээ биднэрт байгаа энэ тал нутаг энэ асар уудам тал нутаг энэ баялаг тал нутаг дээрээ бид нэр бэлчээрийн мал аж ахуй эрхлэхгүй юм бол Монгол байхгүй гэж дүгнэлт гарсан. Гой дүгнэлт байгаа зү. Бид нэр энэ тал нутаг дээр ингээл онгоцоор явж байгаад нэг хөөрх юм харагдаж шít. Уулын ингээл дээрээс нь харахад энд нэг хоёр гэр. Тэнд нэг хоёр гэр. Эднэр чинь нэг ёсондоо тусгаар тогтнол Монгол эзэнтэй шүү гэдгийг харуулж идэг. Тэр нутгаа бүр танин мэдхийн дээр танин мэддэг. Нэр ус нь хүртэл одоо яг тэр нутгийнхаа баялагийг илэрхийлээд одоо ингээл Эрдэнтийн овоо тий тэд нар мэдгэл байсан биз дээ тийм үү? Хөдөрт одоо юу ч гэдгийг. Тэгэхээр монголчууд бол газар нутгаа танин мэдээд, газар зүгээ танин мэдээд яг тэрэндээ зогцоод тэгээд ингээд явж байгаа учраас манай хавх гэдэг нэг мундаг эрдэмтэн хүний хэлсэн үг байдаг. Бэлчээрийн мал аж ахуйгүй болчвол Монгол брэнд гэж байхгүй. Монгол гэж байж байгаа үед бэлчээрийн мал аж ахуй дээр л ер нь тогтож байна. Угаасаа бидний брэнд юм аа. Тий. Тэгэхээр энэ гой амттай мах гэж ярьсан шүү дээ. Бид нэр Эра бит хоёр бас ярьж исэн байхгүй юу? Манай атеизмын багш залуу ингээл бид нарыг оюутан байхад орж ирээд би яста Монголд ингээл шашны судалгаагаар яваад ирээл тэгэл манай найзууд Монголд эрдэмтэнгүүд байдаг. Тэгэл би тэднийдээ зочлол тэгэл яриад сууж байхад гал тогоонд ингээл хоол болоод мах чанаал ихлүүл би ярих чадвараа алддаг гинэ. Яасан бэ гэсэн чинь тэр их гоё юм үнэртэй л те. Тэгсэн чинь манай ангийн хүүхдүүд бит хоёр Монголоос хоёр байсан. Манай найз гიშгээгээд. Тэгээд тэр тэд нар бит хоёр руу хараад тэр гоё махнаасаа авчирж өгөөч. Тэгэхээр нөгөө бэлчээрийн тэр нөгөө одоо юм штэ. Одоо бидний организм тогтцсон, тохирцсон. Бид нар чинь тэгэл нөгөө төрсэн газрынхаа бууцан дээр очиж хөрвөөхөөр идгэж мэдгээл эдэг үсттэй. Гэдэг юм нь одоо алга болчих юм бол тэгэл Монгол байхгүй шүү дээ. Тийм. Ген гэдэг юм чинь бол фермерээр хөгжүүлж одоо яасан махнаас бол бэлчээрийн мах бол яалтчгүй илүү амттай. Зүгээр л тийм. Зүүрлэшгүй тийм ээ. Тий. Тэгээд нэг уламжлал гэдэг тэр нэг гоё юм байна шүү дээ. Бид нэрийг ингээд мах үйлдвэрийн аргаар боловсруулах, уламжлалт аргаараа төхөөрөх энэ төр чи одоо амт шимтэн хүртэл өөр байгаа шүү дээ. За тэгээд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлүүлээд эдийн засагчгүй ирсэн байгаа учраас энэ дэлхийн одоо нөхцөл байдал нэлээ ороо бусгаа байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засагт ч гэсэн нөлөөлөх нь бол ойлгомжтой нөлөөлөд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд та зориулаад ийм нөхцөл байдалд одоо санхүүгийн ямар сахилга бат, санхүүгийн ямар чиг баримжаагаар явах ёстой бэ гэдэг бяцхан зөвлөмжийг та өгөөч хоёлаа тэгээд. Тий, надаас дандаа тэгж асуудаг юм аа. Эдийн засгийн сэтгэл яаж амьдрах вэ? Тэгээ би бол ихэнх нь юу гэж хэлдэг вэ? Битээ тоо. Одоо жишээлбэл бензин хавардах нэ гэж авах гад ч юм уу те. Одоо гурилын үн нэмэгдэх нэ гэж одоо нөөцлөх гол хэрэггүй. Хэрэггүй. Зүгээр тухайн үеэрээ л бид нар чинь тийм одоо гентэй ард түмэн юм чинь дасаад амьдрчин.
Битээ тэгж стресстэй. Тэгээд манай засгийн газар чинь хэдийгээр айгүйх шүүмжлүүлдэг ч гэсэн одоо ковидор бол харагдсан. Ямар ч байсан асуудлыг бол шийдэж яваад байж чадна. Гэхдээ тэгж хэлэхээр одоо эднэрийн алдааг олж хараагүй байх гэж ойлгож болохгүй шүү дээ. Ер нь бол засчмаар юмнууд байгаа шүү дээ. Зөндөө байна. Наад нэгдүгээрт битээ стресстэй. Хоёрдугаарт юмны үн өсөж байхад эргүүлээд үнэтэй зарах өөрийн бизнестэй бай. Олгоо нэмэгдүүл гэсэн үг байна. Тэгэл тэр үн өсөж байвал чиний бүтээгдэхүүний үн өсвөл чи тэрэн дээр нэг алдагт хүлээхгүй олдог орлогоо болоод ингээл явна. Зүгээр бэлэнчилдэг хүмүүст гэдэг юм уу одоо тийм хүмүүст бол хүнд тусна, инфляц бол хүнд тусна. Тийм тэгэхээр засгийн газар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3 жил тутамд одоо инфляцийн үнэнд нийцүүлээд орлогын нэмж өгдөг хуультай манах. Тий зүгээр бүр нэг тийм гэцүүтэй ард түмэн бүцүүтэй улс бол манайх биш. Гэхдээ энэс илүү байх боломж байгаа. Яагаад гэж маш баян орн. Энэ баян орн нэг талаараа бид нарыг бэлэнчлүүлдэг. Акимгой өөрхөн сайн нас орлоо. Акимгой би нэг номыг уншиж ирсэн. Бид нар монголчууд яагаад бэлэнчлдэг, яагаад ажил хийдгүй, яагаад ингэж засгийн газараас юм гордоод ангаагаас суугаад халамжаар гэсэн чинь номон дээр нь юу гэсэн гэхээр зэрэг байгаль буруутай. Акимгой. Байгаль буруутай. Яагаад ерөөсөө бид нар баян байхгүй. Өлсөж хизээч үзээгүй ард түмэн олоод ир гэвэл манайхыг л олно. Үнэхээр одоо тэгээд тэр үг одоо бид нар чинь одоо ийм л ард түмэн юм байна. Тэгэхээр зэрэг ба штэ дор дорноо хөдөлмөр эрхэл, дор дорноо гоё бизнес хий, бүтээгдэхүүн үйлчилгээтэй бол тэгээд инфляц болж л байг, үнэн дагаад өсч л байг, чиний орлого адилхан өснө нэмэгдэнэ гэд ингээд нэгдүгürt хэлчмээр байдаг. Хоёрдугаарт ер нь бол биднэрт одоо яг би чинь нөгөө санхүүгийн боловсрол, эдийн засгийн боловсрол ярьдаг хүн шүү дээ. Судалсан хүн шүү дээ. Тэгээ эндээс харахаар биднэрт дутагдaltaй юм бол зөндөө байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нэр зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд буюу капитализм шилжиж орсон мөртлөө тэр нийгмийнхаа мөн чанарыг ерөөсөй ойлгохгүй байгаа. Хуучин шигээ халамжлуулчих гээл. Нэхэл тэр одоо засгийн газар л буруутай гэл ингэх гээл. Тэгэхээр бид нэр энэ нийгэм чинь их өөр нийгэм учраас за юу н өөр юм бэ гэд бодох байх хүмүүс өөрөө өөрийгөө хариуцдаг нийгэм. Хүнээр хариуцуулдаггүй нийгэм. Капитализм. Намайг хизээ хаанаас авах гэж чи асуусан. Тэгсэн чи их сони юм байна. Хүний авторын одоо оюуны өмчийг бол айхтар хамгаадаг юм байна Оросууд. Оросууд яасан гэсэн чинь одоо бит хоёрт ингээ олон хувь өгч, ер нь бол олон хувь хэвлэгдсэн. Бүх номын Оросын холбооны улсын бүх ихтэй сургуулийн номын сан тэгэл тийм номын сангуудад библиотекуудад бол очих юм байлээ. А яг худалдаанд бол гарахгүй өнгөтэй. Тэгээ би гайхгүй юу яагаад вэ гэсэн чинь авах юм бол интернетээр худалдаж ав. Тэгдэм билээ. Тэгээ интернетээр худалдаж авч болох юм байлээ. Тэрнээс одоо ингээд номын дэлгүүрүүдэд тавиад худалддаг юм байна лээ гэж би ойлгосон шүү. За тэгэхээр үзэгчид маань хэрвээ энэ номыг одоо сонирхоод бас хэрэгтэй зүйлийг энэ номноос олж авахыг хүсвэл одоо интернетээр онлайнаар худалдаа авалт хийж болох юм биш үү? Хаяг байгаа. Надаас авч болно. За өнөөдөр хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Шилхооны доктор, за профессор эдийн засагч оюунтай бид ярилцлаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Урьсан баярлалаа. Гоё номоо ярьсан чинь бүр доктор биш үү? За бидэнтэй хамтдаа ирэх үзэгч та бүхэндээ баярлалаа. Нээлттэй ярилцлага хийж дугаар хүргэлээ. Дараагийн дугаараар эргүүлцлээ. Түр баяр та.